Өдрийн мэнд үзэгчдээ Терминал 1 дэх хөтөлбөрийн Next Tour аялал жуулчлалын булан маань 2 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байна. За энэхүү дугаараар бид нэр салбарын аялал жуулчлалын салбарын тодорхой хэмжээний үйл явдал, онцлог үйл явдлуудыг ярилцахаас гадна салбартаа уялдж байгаа компаниудын төлөөллөг оролцдогоороо бас давуу талтай байгаа. Мэдээж хамтран хөтлөгчөөр Сөмбөр маань бас хамтарч ажиллаж байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр студид аялал жуулчлалын дотоод урсгал тэгээд стратеги болон жуулчдыг хэрхэн худалдаа үйлчлэгээр татах вэ сэдвийн хүрээнд ярилцахаар хоёр зочдойгоо урьсан байна. За эхний зочин гэх юм бол Discover Mongolia компани үүсгэн байгуулагч захирал Барс болд ирсэн байна. C21-ийн бас гүйцэтгэх захирал Шинхүү маань ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлэгт бас урилгыг хүлээж авч оролцож байгаад бас маш их баярлалаа. Та өрсөнд баярлалаа. За юуны түрүүнд хэдүүлээ ер нь нөгөө байгууллагын талаар нэг ерөнхий мэдээллүүдийг өгөөд тэгээд ярианда орё гэж бодож байна. За тэгээ Барсаа захирлаасаа эхэлчихв. За нийт сонсогчд үзэгчдээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр энэ Next Tour гэдэг салбарын одоо сайхан мэдээллийг өргөдөг энэ подкаст нурдуур урж оролцож байгаа хэвдэлд талархаж илэрхийлье. Баярлалаа. За миний хувьд бол аялал жуулчлалын салбарт ингээд 20 гаруй жил ажиллаж байна. За манай Discover Mongolia travel компани бол яг inbound ийм чиглэлийн компани. За манай доороо манай Discover World Travel гэдэг бас за outbound чиглэлийн бас охин компани байгаа. Тэгээд энэ салбарт ингээд 20 гаруй жилээд ажиллаж явж байна да. 20 гаруй жил гэдэг чинь одоо бас маш урт хугацааны одоо туршлагатай хүн байх нь шүү дээ. Аялал жуулчлалын салбар дотроо бүр тий. Хэлгүй яах вэ? Тэгэхээр яах вэ? Хүмүүс бол яг аялал жуулчлалхээр нэг тийм сайхан зураг те эсвэл одоо гоё маршрут гэж ингэж ойлгодог бол одоо өөрийн чиглэлээр энд 20 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд бол аялал жуулчлалын гэдэг бол өөрөө тэр чигтээ итгэлцэл. За тэгээд дээрээс нь гүйцэтгэл хамгийн гол нь хүний чадварын бизнес л те. Тэгэхээр энэ гурван зүйл байж иж өөр энэ аялал жуулчлалын салбарын тэр систем гэдэг юм бий болгоно. Тэгэхээр яг аялал жуулчлалын тэр үйлдвэрлэл яг бизнес талаас бол би бол хувьдаа бол ийм гурван зүйлээр л аялал жуулчлалыг тодорхойлдог. Тэгэл одоо явж байна да. Баярлалаа танд. За баярлалаа. За одоо манай Шинхүү захирлын маань хувьд компанийн талаар өөрийгөө бас товчхон танилцуулъя те үзэгчтэй. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За миний хувьд бол одоо барилга хөл хөдлөх суучлалын за агент чиглэлийн бизнесээр бол өдгөө одоо 16 7 дахь жилдээ энэ салбарт ажиллаж байна. За томоор нь ярих юм бол Номын холдинг группийн төлөөлөл. За дотроо ярих юм бол барилга угсралт буюу төслүүд барьж хэрэгжүүлж байна. Нөгөө талаас бол C21 Mongolia гэдэг агент зуучлалын бизнесийг бол өдгөө одоо 5 дахь жилдээ Монгол улстай хийгээ явж байна. Тэгээд өнөөдөр бас их сонирхолтой сэдвэрийн дөрөгдлээ. Яг уу таад маань бүгд ингээд Next Tour гэх те аялал жуулчлал гэдэг сэдвээр оролцлоо. За миний хувьд яг бүтээн байгуул талаас за аялал жуулчлалыг яаж татаж болох юм гэдэг бас нэг сонирхолтой сегмент сэдвээр ярьж болж байна. За нөгөө талаасаа бас жил болгон ихсээд байгаа энэ их одоо туристүүд те жуулчдыг одоо яаж одоо илүү тухтай байх вэ? Зөвхөн буудлага гэхгүй бас өөр ингээд зуучлалын талаас бас яаж энэ дэр энэ салбартаа хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаас нь илүү ярих юм болов уу гэж бодож байна шүү дээ тийм. Салбарын маань одоо Барсаа захирлаасаа бас асууя л да. Мэдээж энэ 20 гаруй жил ингээд тухайн салбартаа маш их хүч хөдөлмөр тий. За нөгөө талаасаа стратеги төлөвлөлт гэдээ маш олон зүйл рүү ингээд орж ажилласан байгаа бах. Ер нь өнөөдрийн байдлаар ингээд та харахад Монгол улсын аялал жуулчлалын ер нь энэ төлөв байдал маань ер нь ямархуу шатанда хөгжөөд байна тийм ээ. Нөгөө талдаа бас нэг энэ яг ямар шатанд яваад байна гэдгийг бас та өөрийнхөө талаасаа бас гоё тайлбарладаг ч юм уу өөрийнхөө үзэл бодлого хуваалцахгүй юу? Яг аялал жуулчлалын inbound, outbound гэдэг олон янз байдаг шүү дээ. Тэгээ яг өнөөдөр би бол илүү тэр яг inbound буюу тийм ба гадаадаас ч Монголд жуулчд ирж байгаа тэр салбарын хүрээнд илүү бас төвлөрж ирсэн дээр болов. За хоёрдугаарт нь мөн ковидын дараа аялал жуулчлалыг сэргээх зайлшгүй шаардлагатай болсон. Тэгэхээр энэ сэргээх дээр за тухайн одоо байгаль орчин аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын одоо байгууллага холбоотууд нийлээд аялал жуулчлалыг сэргээх бас стратеги төлөвлөгөөг бас гаргаж ирсэн. Энд бас би бас нэлээд чухал үүрэгтэй оролцож ирсэн хүний хувьд. Ер нь стратеги яагаад энэ аялал жуулчлалын салбарт
За тэр бизнесийн байгууллагуудад яаж чухал юм бэ гэдгийг бас ярина. Тэгэхээр ер нь өнөөдрийн аялал жуулчлалын салбарыг бас яг ингээд дүгнж ярих юм бол орчин үеийн аялал жуулчлал хөгжөөд нэг 30 гаруй жил болж байна. Тэгээд ковидын өмнө одоо ковидын дараах гэж одоо бол би бол 2 хуумар байгаа. Ковидын өмнө бол нэг 500 гаруй мянган жуулчид Монгол ирж ирсэн байна. За ковид гараад хамгийн одоо олон хоног шатдаун үеэр хилээр жуулчдыг хорьсон улсуудын нэгээр бол Монгол улс өөрөө байсан. Тэр утгаараа аялал жуулчлалын байгууллагууд энэ салбарт ажилладаг хүмүүст хамгийн том одоо хохирол гэдэг ч юм уу тийм зүйлүүд бизнесийн зогссон юм үйл явдал болсон. Тэгэхэд энэ дэс хоошоо бас аялал жуулчлал маань нэлээд эрчимтэй сэргэлээ. За энэ 2025 оны байдлаар Аз намхан талаан бүстэй аялал жуулчлал хамгийн хурдан хугацаанд ковидын дараа сэргсэн 10 орны тоонд орцсон Тэгэлгүй. Ингээд явж байна. За яг тооны үед бол нэг 800 мянга гаруй жуулчд бид нэр хүлээж авсан байгаад түүхэнд хамгийн олон жуулчид хүлээж авлаа л да. Тэгээд яг энэ ковидын дараа нэгэнт энэ бизнес гэдэг бол салбар гэдэг бол өөрөө тэр чигтэл ирнэ. Хэрэглэгчийн тухай асуудал шүү дээ. Хэрэглэгч хаана байна? Тэнд л бизнес байна гэсэн. Тийм учраас ковидын үед бид нэр ямар стратеги барьсан бэ гэвэл хамгийн богино хугацаанд яаж Монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх вэ? Үүний тулд ямар стратеги барих вэ гэдэг дээр бид нэр ажилласан. Тэгэхээр энэ одоо стратегийг бид нэр буюу одоо өөрийн хөрш орнуудын зах зээлээс эхэлж жуулчдыг Монголд хурдан хугацаанд татаж жуулчдын тоог нэмэх ийм л бодлого бид нэр гаргасан. Тэгээ би бол хувьдаа бол энд бодлоготой бол энэ стратеги бол хэрэгцсэн гэж ингэж үзэж байгаа. За магадгүй одоо дараагийн төвчний стратеги гэдэг ч юм уу төлөвлөлтүүдийг дахиад өөр байдлаар бид нэр гаргаад явах шаардлагатай гэж бол харж байгаа. Одоо бас яг энтэй адилхан олон жил бидэд жуулчдын тоог өсгөнө гэд айгүйх олон гэдэг хувийн хэмжил төрч гэдэг юм уу ингээд олон жилийн хүсэл мөрөөдөл байлаа хэдхэн жилийн өмнө. Одоо тэгсэн чинь энэ жилээс эхлээд өмнөхсөн жилээс эхлээд ингээд жил болгон сар болгон ирж байгаа жуулчдын тоо маань бас өндөр ингээд өсөлт яваад байгаа. А гингүүд нөгөө талдаа одоо яг би шинэ хүү захирлаас асууя. Зөвхөн тур оператор ч юм уу жуулчдын компаниар ингээд амжилтаар орж иж байгаа ч гэсэн тэр жуулчд маань ирээд нөгөө нэг концепц одоо нэг үйлчлэгээ талаасаа бас анхаарлаа хандуулах болчиход байгаа юм л та. Тэгээ би одоо саяны шинэхүү захирлын бас танилцуулга дээр ингээ харахад Silk Road төсөл тэгээ агент гэдэг ингээ явж байгаа. Энэ маань ер нь энэ аялал жуулчлалын салбартай хэрхэн уялдаж болох уу гэдэг талаасаа бас та өөрийнхөө үзэл бодлоос хуваалцахгүй юу? За одоо юу гэж хэлмээр юм те. Яг сая таад бөөнөрөл Netflix үзсэн баг те. Netflix одоо Welcome to Mongolia юу ямар Mongolia гэсэн байлаа те. Тэр дээрээс ингээ харахад бол ер нь бол их гоё харагдаад шүү дээ. Монгол ус чи ямар гоё юм. За хээр нутг нь бас гоё юм. Ирэхээр нэг юм гоё буудалтай юм байд юм байна. Гэхдээ манай улсын буудлын хязгаарчин тоотоо шүү дээ. Одоо энэ жил ялангуяа би хэрвээ буруу мэдээлэл авааг бол сая 300 400 гэсэн урчсан байдлаар зочид ирнэ гэж яриад байгаа шиг байна тий. За энэ дээр жишээ нь салбарын таад яг юу гэж хардیں۔ Буудал хүрх юм уу манад? Юу л хөвдөө бол хүрхгүй байх гэж бодоод байна. За тэгвэл яг хэлэх гээд байгаа юм юу гэхээр эн чинь нөгөө нэг аялал жуулчлалын төрөл гэж байна шүү дээ тий. Нэг гоё өнөхөө ингээд ирээд буудалд байгаад за жинхэнэ релакс болоод чөлөөтэй байж байгаад цүмийгээ юммаар байна. Нөгөө талаасаа бас нэг өнөхөө лакшри бүр тансаг байхыг ч хүсэж байгаа. Гэхдээ бадарчилж ирэхийг бас өссөн хүн байгаа шүү дээ. Яагаад заавал мөнгөтэй улсуудад Монгол улс аялал жуулчлалын цэг байх хэрэгтэй гэж. Нэг үл яагаад найзуудын тийм одоо яг тэр нэг юун дээр үзүүлсэн шиг югдвэлээ Welcome to Mongolia дээр үзүүлсэн шиг яг юм нэг гадуур дотор бүх юм ингээд хийж болохоор тийм нэг экстрим аялал хийх гэж. Тэр улсуудад бол би одоо жишээ нь буудлын хэрэгцээ бол байгаа гэж бодохгүй байна. Энэ дээр чинь манай Северний Монголиа айгуугаа оролцож болж байгаа байхгүй. Бид нэр гест хаусууд чинь бэлдээд үгүй. Туризм байрууд чинь бэлдээд үгүй. Зардлын ут шимтэлтэй бол хямдхан байж боломжтой байхгүй. Буудалд одоо дунджаар хийдэг нэг 91 хоногт нэг $90 болох байлгүй те. 2 хоног те. За 3 өрөө байр нэг дунджаар хотын зах зээл нэг сая 500 600 төрөөс. Хотын төвлөгөө шилжих юм бол за 7-8 үлээ ирээл $500 бол түрээсэлтэй. Тэгээд яг ингээд чөлөөтэй ингээд яваад үзцгээ те. Тэгвэл бас их сонирхолтой юм болов гэж би хараад байгаа. Тэр утгаараа бас энэ жил манай одоо энэ жилийн бас нэг
богино зуны стратеги гэх юм уу, төлөв гэх юм уу, арай энэ нэг зуулчд руугаа хандъя гэж бодоод байна. За нөгөө талаас бүтээн байгуулалт гэдэг талаас нь харуул тэмээтэй. Зуулчид чинь бас ирээд нэг газар төвлөрч ивэл бас манай Монгол улсын Улаанбаатар хотын бас нэг гоё ингээ уртаа ярих баймаар шүү дээ. Тэр утгаараас бид нар ерөн төсөл хэрэгжүүлэх болгондоо айгүй том моолуудыг ерөн бол яаж төлөвлөж өгч байгаа. За нэгт нөгөө долгой компани маань өөрөө худалдааны компани гэдэг утгаараач нөгөө талаасаас энэ чинь бас хотоо төлөөлөд нэг гоё юм хийчи, гоё орох газартай болъё. За ялангуяа өвөл ирэхэд бол бас хэцүү байдаг шүү дээ. Одоо энэ өвөл бас манай дээр гадны зочин ирлээ. За нэг сүвнэр авах гээд бид нар нэг ихтэл хүрлээ оруулж байгаа. За нэг гоё хоол идүүлэх гээд нэг ишгэ шангирилаад ирж байгаа. За нэг юм үзүүлэх гээд тэр нэг тэрэлж рүү явж байгаа. Гэх мэт ингээд яг нэг үйлчлэгийг ингээ үзэх юм бол тэгээд энэ дунд чинь бүглэр орж ирээд байна. Замын төвчрэл гэдэг. Төвчрэл орж ирж байна. Тэр усууд чинь ирэнгуут нь автобусын даваа явалтай нь ш барьж яваад алах ихэлтэй нь ш. Ер нь над дээр ирсэн хамгийн их комент тэгдэж штэ. Хүүтэн байна машинтаа. Тэгээ хоёрт бүглэрөө танах хэвээр айгүй хэцүү юм аа гэд. Тэгвэл энэ төвлөрлийн цэгийн нэг газар бид нар хийгээд өгч л тоо. Одоо жишээ нь түүн дээр тулгуурлаад бид нар бол одоо зөвхөн 100 Монгол улсад зуулчин ирэх тийм юмнуудыг үзүүлэхээс гадна өвөлтөө бас хийчих юмнуудыг бид нар төлж өгöd байгаа байхгүй. Жишээ нь бид нар одоо энэ Silk Road дээр бол ойролцоогоор 30,000 м2 моол төлөвлөж байгаа. За энэ чинь бүх төрлийн үйлчлэгийг оруулаад ирж байгаа. За ер нь хүнд ойлгохоор хэлэх юм бол ерөөс эхлэлгүүрийн номер 2 салбар нь болгож байгаа. Бүх үйлчлэгийг хийж өгч байгаа. За үүн дээр нэмэх нь кино театр, entertainment үүдийг хийгээд өгч байгаа. За усан паркийг бид нар бүр яг хийж өгч байгаа. Яг утгаар нь ингээд 3-4 давхраас ингээд улсаж гууж ирээ, усаж унаад. За хиймэл наран шаардлагын газар хийж өгөө. За тэр нь ингээд шилэн таацтай. Таазнасаагүй зас орж л юм үү. Гэхдээ доор хүн бол яг нарны хиймэл нарны шаардлага газар байгаа юм шиг тийм гоё мэдрэмжүүдийг өгмөр байгаа байхгүй. За эн чинь ингээд нөгөө талаас бас яг туризмтэй холбоотой байгаа байхгүй. Танаа салбарын хэр их хүн авчирч чадна тэргээр манай салбараас өгч байна. Нөгөө талаас танаа салбар Монголд ирээд бас ийм үзэж болдсон шүү гэдэг манайхаа рекламд бол та хэдийн маань бас нэг рекламны нэг одоо сэдв юм болов тий бүтээгдэхүүний орцоолно гэж тий. Ер нь бол яг тэгж л хараад байгаа. Тэгээд яг уу миний л хувьд л та би бол одоо оюутан байхдаа бол нэг тийж буудал модал хийж байгаагүй. Гараал хостелууд тайгаал. За дараа нь оюутан болсныхаа дарааж хостелууд тайгаал, найзуудтайгаа явсан ч хостелууд тайгаал явж. Яг манайхаа одоо ингээд нэг амралт хийн гэхээр ойлголт нь нөгөө энэ тэнд очиод нэг вилла түрээслэл нэг гоё явах гэж шүү дээ. Тэр нь яагаад тэгээд байгаа вэ гэхээр миний бодол шүү. Энд ч байхгүй юм а тэнд үзэх гэдэг байхгүй. А нөгөө талаасаа тэр нөгөө нэг хөгжсөн орноос чи эренгуульт чи энд ч ирээд бас яг тэгж баймааргүй шүү дээ. Гоё wild life үзчихмээр энэ тий гоё юм үзчихмээр Монгол хүний амьдрал үзчихмээр энэ дэлхийд даяараар монголчуудыг яаж ойлгох нэг тийм нэг бадарчин тийм л ус гэж ойлгож байгаа шүү дээ. Хүн нэг юу гэж тэрийг үзүүлэхийн тулд чинь бас нэг тиймэрхүү юмнууд үйл хөдлөлтөй яалтчгүй холбоотой юмнууд байгаад байгаа байхгүй. Гэж би бол харж байгаа. Бас гоё үнцэг байна тий. Чи нөгөө нэг бид нар л аялал жуулчлалын салбартаа байгаад байгаа болохоос бусад салбарын төлөөллүүд маань бас яг энийг яаж харж ийн гэдэг нь бас аягүй чухал. Тэгээд одоо Барсаа захирлаас асууя л да тий. Одоо болохоор сая нөгөө нэг сэдвүүд ордог гэж юм л да. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг улирлын шин чанартай гэдэг нь тий. Манайх бол яг зундаа гоё ийм байгальтай, тал нутагтай. Буцаад өвөл болоод ирэнгүүт одоо нөгөө нэг хотын төв нутаатай, төгжрөл гэдэг чинь. Энэ дээр одоо та бүхний зүгээс ямархуу шийдлүүд гаргаад ямархуу бүтээгдэхүүн байвал жууртад илүү таалагдах юм бол тэгээ тэрэн дээр Барсаа захирал маань санаа бодлоо болцооч. За яа харахгүй ер нь аялал жуулчлалын салбарт үе үед бас тулгарч ирсэн сорилтуудын нэг бол энэ удирдлагын хамаарал л да. Яг тийм шүү. Дундаа одоо жуулчдынхаа 60-70% авдаг. Өвөлдөө маш цөөн хүн ирдэг. Энэ эргээд энэ аялал жуулчлалын салбарын бизнесийн эргэлтэнд хүний нөөцийн тий хүртээмж гэдэг ч юм уу энэ зүйлүүд дээр ингээд бас их тийм саад тутгар болдог. Зундаа нөгөө хэдэн улсын бизнес мөнгө өвөлдөө үндсэндээ зогсон байдалд ороод тэгээд үрээд дуустдаг гэдэг ч юм уу. Ийм л үйлчлэгээний байгууллагын хувьд ч гэсэн төр компаниудын хувьд, журчдуудлын хувьд ч гэсэн өөрөөнүүд нь бас тодорхой хэмжээнд хоосон ингээл байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой яхахгүй өвлийн аялал жуулчлалыг бол харцаа авахгүй хөгжүүлэх ёстой. Тэр хамгийн гол нь бид нэр яг яаж хөгжүүлэх вэ? Ямар арга замаар те ямар тактик стратеги бидний баримтлах хэрэгтэй юм гэдэг энэ концепцээ өөрөө зөв хийх хэрэгтэй байна.
Тэгэхээр өвлийн аял жуулчлалыг хөгжүүлэхэд бид нэр сүүлийн хэдэн жил яриад бас асар олон зүйлийг бид нэр төлөвлөдөг хийдэг тийм үсний баяр юу гинэ тийм ингээд олон арга хэмжээнд бид нэр төлөвлөдөг. Гэтэ ер нь бол яг тэр төлөвлөж байгаа үйл ажиллагаанууд нь би бол хөвдөө бол төдийд нь байгаа яг уу он чадахгүй байна л гэж харж байгаа. За тэгэхээр бид нэр юу гэхээр ер нь тэр өвлийн аял жуулчлалыг хөгжүүлэх үйл эхлээд хамгийн эхлээд нь шүү дээ бид нэр суурь судалгаа авах хэрэгтэй. Судалгаагүйгээр тухайн нөхцөл байдлаа мэдэхгүйгээр бид нэр ямар нэгэн бизнесийг бид нэр хөгжүүлдэггүй зү. Тэрнтэй ижил бид нэр өвлийн аял жуулчлал гэдэг энэ индустрийг хөгжүүлэх гэдэг юм бол бид нэр энэ Утаатай Улаанбаатарт энэ төвчрэлтэй газар бид нэр тэр хүмүүсийг авчирээд одоо өөрийн 3 жилдээ 5 жилдээ утаа арилахгүй бол бид Улаанбаатар төвтөө өвлийн аял жуулчлалыг хөгжүүлэх ямар ч боломжгүй байхгүй. Тэ боломжгүй. Тэрний оронд магадгүй өөр цэг дээр ч юм уу хөвсгөл ч юм уу мэдэхгүй те. Ийм ард утаагүй тийм орчинтой төгжил багтаа тийм цэгийг Монголд ирэхийн тулд мэдээж яг хаа онцгой ч юм уу тэгэл ирнэ штэ. Тэгэхээр Улаанбаатар өөрөө хаб байж чадахгүй байхгүй юу л дээ. Энд ирсэн тэр хүмүүс ямар сэтгэлтэй буцгүй Монголын сайн маань шинийг хэлж байна. Яасан хүүтэй юм бэ? Яасан утаатай тэг бүглэрэлтэй юм бэ гэж штэ. Энд авчирд хүмүүсийг бид бүр улсаас урчлах биш бүр улам бүр яах вэ? Хашраагаад явуулж байгаа байхгүй. Сөрөг сэтгэлтэй буцаад. Тэгэхээр яаж өвлийн аял жуулчлал хөгжих юм. Тэгэхээр энэ маань юу юм бэ гэхээр эргээд би нөгөө яах вэ? Сэдв нь өөр стратеги учраас би тэрлэгүүл чиглэж бас явах гэдэг. Зөв. Би зөв стратеги сонгохгүй байна. Суур судалгаа юм аа нөхцөл байдлаа шинжээгүй юм байна. Найлбар тэр салбарын хөгжүүлэг бол эхний тэр хийх чад стратеги чинь 80-90% нь тэр чигтээ яах вэ? Нөхцөл байдлын шинжилгээ шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдлын шинжилгээ хийж үзээд боломжгүй үйл тэрэг орох ёстой. Стратеги гэхээр өөрөө зүгээр л хийгээд бай гэсэн үг биш шүү дээ. Эсрэгээрээ юу гэхээр юу чи орхих байх тухай байхгүй. Миний бодлоор. Тэгэхээр өөрөөр хэлбэл сонголтын асуудал. Их олон зүйл хийхтэй чухал биш. Яг онсон яг тэр хэрэглэгчдэд таалагдах өсөлт тавчрах тийм л цөөн цэгүүдийг яг цөөн тийм стратегийн гол санаачлагын ажлуудыг бид хийх хэрэгтэй. Тэгэхээр би бол юу гэж дүгнэх гэдэг юм бол өвлийн аял жуулчлал бол бид нар гарцаа авахгүй хийх хэрэгтэй. Одоо бид нар жоохон арай өөрөөр яах вэ? Ажиллах ёстой л гэж харж байгаа. Өөр өнцгөөс өөр суур судалгаан дээр үндэслээд дээрээс нь одоо яг таны хэлдэг шиг саяны би бас асуумаар санагдчихлаа. Уучлаарай. Нөгөө суур судалгаа гэдэг тэнгуү дата мэдээлэл хэрэгтэй болно. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар энэ өвлийн аял жуулчлалч өөрөө тэгээ байгаа онохгүй байгаад байгаа нь бусад байгууллагууд дээр ч юм уу эсвэл энэ одоо бидний оролцож байгаа энэ дэмжиж байгаа Go Mongolia юм уу эсвэл нөгөө Welcome to Mongolia юм чинь буруу гэж үзэх гээд байна уу? За яг хоо зүгээр альва юм хоёр талтай гэдэг шүү дээ. Тэгээ бид нөр яг Go Mongolia-гийн хүрээнд онсон хийсэн чадсан зүйлүүд тэ жуулчдын тооны хөвд гэдэг ч юм уу маш олон чухал санаачлагуудыг бид нэр хийж чадсан. Одоо наад захын шиг аял жуулчлалын бизнест одоо энэ чи хэрвээ шинэ бизнес хийвэл аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос чөлөөлсөн байж байна. Энэ бол өөрөө тэр ковидын дараах аял жуулчлалын салбарыг сэргээх стратегийн ажил байхгүй. Нэг санаа ажил. Гэх мэтчлэн ийм оновчтой юм хийх хэрэгтэй гэсэн санаа. Тий. Тэгэхээр сайн талууд энэ Go Mongolia-д олон байгаа. За нөгөө талаар яг хөө өвлийн аял жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэдэг төр засаг нь өөрөө хэлбэл хит их оролцдог. Орооцолддог. Ингээд нэг бодлого гараад бид нар хийгээд явж яхад яг хөө тас хөндлөнгөөс орж наа чин буруу байна. Ингэж явна гэдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн гэдэг ч юм уу тэгээд ийм засгийн гэдэг ч юм уу хэн нэгэн улс төрч этгээдийн яг ашиг сонирхлууд энэ манай салбарт аяг их орж ирдэг байна. Тэрний юугаар батлаж байгаа нэг сүүлийн хэдэн жил бид нар хэдэн сайдын нүүр царайг бид нар үзв. Ямар ч олон бодлого дүрм ярьсан бид нар хурал чуулган хийвдээ. Гэтэл бид нар өвлийн аял жуулчлалыг одоо хүртэлтэй дөрөвтэй төвшөнд гарч чадаагүй юм шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ өөрөө зүгээр хувийн хвшлийн бизнес хийж байгаа бид нэртж байгаа. За нөгөө талаараа энд хитрхи утгалдаж орж байгаа мөшгөж байгаа яг уу улс төрийн буруу бодлогоудч байгаа. Тэ би энэ зүйлийг л энэ салбарын зарим зүйлээс их хойш чангаагаад байгаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэрт тийштэй систем байхгүй нэ гэсэн. Энэ нэг үгээр хэлбэл одоо систем чи өөрөө хэлбэл юу юм? Энэ бодлого
Систем юм гүйцэтгэл. Систем юм өөр хүн боохгүй юу? Тий. Эндээс болоод хүмүүс нь хөгжихгүй байна. Гүйцэтгэл нь муу болж байна. Буруу бодлого гарч байна. Хэн нэгэн хүн гарч ирэнгүүтээ улс төрч сайд гарч ирэнгүүтээ тэр системийг нь тас цохоод өөрийнхөө системийг оруулж ирж байна. Тэгэхээр бид нар өөрөө энэ салбар нь аялал жуулчлал салбар сүүлийн хэдэн жил бас яхаа зүгээр гээд өөрөө дотор нэг готолж байгаа хүний хувьд бол тийм сөрөг зүйлүүд бол байна л ч харч байна. Шинэхүү захирал бодлого хуваалцаж сая Үгүй би шал хэлсэн. Дэлгэл юм уу гэдэг. Аа. Үгүй манай тэр гадаадад бас бүглэрөө утаа гэхээс гадна 0 хоол гэсэн шүү. Бас тийм үндсийн асуудал байгаа шүү дээ тий. Ер нь комитет аялал жуулчлалаар зөндөл хүмүүс ирж байгаа л да. Би ч олон жил олон гадаадуудыг л нүүрсээр хардлаа гэдэг шиг. Нэг 0-ийн асуудлыг яаж шийдчихмээр байна. Айгүй хэцүү санагч. За сүүлийн үед ч яг одоо нэг СИУ дээр зөвшөөрдөг болчлоо. Гэхдээ одоо би одоо энийг нэг гайхаад байдээ. Зөвхөн гадны зочд гэхгүй бид нарт бас тохиолдог асуудал байхгүй. Амар бүглэрүүтэй нь шеймэр идэг. СИУ харагдахгүй байдаг. Өөр байгуул өөр нэг юм руу ороод газ бийцэж ихээр нэгт машин тавих болохгүй. Одоо энэ нэгдүгээр игнэнд чинь төр тавихын хориглолчлоо. За 50 гулт тэгээд бас галзуу хурд ирж ачаа явуучих юм. Хоёр дахь орохоор нэг ихч гарч ирээд мөнгөнийхэн зарим нь бүр тэгээд оруулахчгүй. Энд чинь бас ер нь аялал жуулчлал гэдэг чинь миний ойлголтоор бол 5 дахь шүү дээ. Эхлээд нь 5 дахь байх хэрэгтэй зү. За тэгээд нэг хоолны асуудал байдаг шүү. Зөрүүлээд за би зүгээр чи би өөр сташинг миний хувь бодол шүү. Мэдээж. Тэр нэг байнгын дахиад иддэг, гахаа иддэг усууд чи ингээд хотод авчираад Монголд авчираад нэг за нэг тэрэлж рүү мэдээж авч явж байгаа. За хөвсгөл рүү авч явж байгаа. Тэгээ манай үндсэн хоол ихэр чи мэдээж нэг магтаал бол гэж байна. Хөрх амар хурц харагдаж байгаа байхгүй. Заримдаа биднэрт ч бас итгэхэд хэцүү ш чинь чи бэж яхад гинт итгэхэр. Ер нь 100 мөн 2 3 хоног гэдвэл ардаас нь худалч хүнд нэг 100 200 татчихэж л шингээдэг штэ. Нөхдүүдэд аваад чи өгчөж байгаа. За тэгээ өхөөрөө яагаад ч би өөрөөсөө ойлгохгүй юм. Ногоо байдгүй. Тэгснэ харахаар тог байгаа даа. Тог өгнө гэдэг чинь уул нь ногоогоо хөлдөөчих бас болдог штэ. Тэгээ тэхгүй байгаа даа. За тэгээ тэр хурц хоолыг өгч байгаа нэг амтай авчрал тэрий чи алаал тавьчихж байгаа шурт нь. Пак гэл. Тэгээ нөгөөх нь яг Монгол юу гээл идэл. Хамгийн түрүүнд миний бас энэ жил бол саяны 100 тэгээ өвөл бол ичсэн юм. 0 хаавна гэдгсэн нэг ярэ очиж байгаа. Асуухаар нэг тэнт гээд нэг юм зааж өгч байгаа. Тэр нь ингээд нэг 4 мод татцсан ингээд даавгаар юм нэг уутаар. Ялангуяа хөдөө хээр явж хахад тийм. Тэгээд аваачаад ингээд имгт гадна нөгөө нэг амьдралтаа нойлгүй гадаа шээж байх байтугай нойлгүй байсан хүний чи аваачдаг. Нөгөө ч өөрхий хотоод нэг өндөрцөн хэцүү л байгаа шүү дээ. За тэр нэг асуудал. Тэрийг би бол ер нь энэ танаа салбарын бас гоё шийдэл гарах болов уу гэж харж байна. За. Хоёр тэнд ярмаг бол одоо хааштай бүгдэрхэн тодорхой тий. Ер нь энэ ойрын хэдэн жил бол бүгдэр. Энэ хавьдаа бас нэг сайн нойлуудыг ялангуяа нисгээс ирэхэд нойлуудыг ер нь шийдэж өгмөр санагдаад байгаа. Миний бодол шүү. Тий. Тэгээд яг нойл тий хоноол хоолоо ярьсаар байгаад бид ер нь ярьсаар 30 жил болж байгаа байхгүй юу? Тийм баг тий. Тэгээд яг харахгүй аялал жуулчлалын салбар чинь тэгээд нэг олон салбаруудын нэгдэл шүү дээ. Тий. Ирээдүйн чинь хоол идэн, орон байранд орно. Үйлчлэгээ унаа машинаар явна. Тэр чигтээ энд хүний хэрэгэлдэг бүх хэрэглээг л хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл нэг жуулчин ирвэл нэг Монгол улсад яг нэг хэрэглэж бий боллоо гэж үздэг. Тийм шүү дээ. Хэсэг хугацаанд 800 мянган жуулч ирсэн бол 800 мянган хэрэглээ бий болсон байна. Тодорхой хугацаанд тэр нь эргээд дотоодын эдийн засаг энэ үйлчлэгээний байгууллагууд эднэрийн хувь нэмэр оруулсан гэсэн л худалдан авалт хийсэн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнд ирэхээр яхахгүй тэр хоол гэдэг ч юм уу тэр нойлын асуудлыг бол үргэлжил ярьдаг. Яригцаар л байгаа. Яригцаар байгаа. Тэгээ монголууд яхаа ярах маа шинэ бол яг нөгөө салбарын хөндлөнгийн хүн учраас бас зөвл харсан л байна л да. Яхахгүй манай Монголын хоол бол яг үнэхээр ямар ч баялаг зүйл юу ч байхгүй. Тэгээ сайн хэлдэг. Ястал нэг мах тэгээд хорхог гэдэг ч юм уу тэгэл тэгээ жуулчны баазуудаар нэрхоор нэг хідэн хоол ингээл давхцдаг ч юм уу. Ийм л процесс шүү дээ. Тэгэхээр бид нар хоолны хүсгэл хийх ёстой гэсэн. Тэгээ хоолны хүмүүс нь шүү дээ. Тэр хэлээд байгаа шүү дээ. Хаашаа журс яг ижлэхэн хоол байгаа. Юугээр ялгаатай. Манай дэж байгаа тэр монголчуудтай бол зөрүүлсэн биш. Гадны жуулчдад зөрүүлсэн тийм монгол хоол бид нэр яах вэ? Гарах хэрэгтэй байхгүй тийм. Тийм биз дээ. Коллекшн гэсэн. Тийм. Японд бол яадаг вөхөр жишээ нь шүү дээ. Ер нь аялал жуулчлалыг
ямар үед илүү сайн хөгжих вэ гэхээр нэг дөрвөн зүйлийг л хардсан бэл. Нэгдүгээрт нь тухайн газар очихоор ямарсан ч тэр тухайн улс орны ч юм уу байгаль тийм үстэй үзэсгэлэнт газар байна уу гэж нэг таардаг. Хоёрт нь тухайн улс соёл байна уу юу? Өөрийн гэсэн соёлтой улс орно уу юу тийм. Гуравт нь хамгийн чухал зүйл нь өөрөө тэр цаг уур амьсгал айгүй чухал. Аялахад уур амьсгал. Дөрөвт нь хоол орт юм л. Японд энэ дөрвийг илүү аялал жуулчлал хөгжүүлэх хэрэг яг уу энэ дөрвийг ихний ээлжиндээ барьдаг. Тий. Жишээлбэл уур амьсгалыг бод тий. Тэ цаг агаар уур амьсгал. Үнэхээр 40 градусын тисгэн хүтэнд хүнийг авчираад хаашаа аваачих уу? Бид өөрсдөө яах вэ? Хөлдөж өгч байгаа газар шүү дээ. Тэгэхээр энд аялал жуулчлалын хамгийн яг онлын үед бол ингээд зөв юм сайн дээр таатааг ярьж штэ. Тэгэхээр цаг агарын үед яг таата буюу тийм зүйлийг хүсдэг жуулчдад яг Монгол бол тэр болгон тохиромжгүй гэсэн үг байна шүү дээ. Тийм экстрим жуулчид тэр нүүдэл байгалийн өвлийн тэр хэцүү байдлыг гэдэг ч юм уу тэр өвлийн үлрэлийг монголч Улаанбаатарчтай хамгийн л одоо тэр экстрим хамгийн хүйтэн нийслэл гэх мэтлэнгээр шандас тэргээд сая соёлтойгоо яг тэр Улаанбаатараас гараад байгальтайгаа тэгээ гоё хоол унд гаргаад ингээд тийм аягаар л би бол хөгжүүлэх боломжтой л гэж хардаг тий. Сая шинэ захирлын хэлдэг нь яарамгийн төгжрөх нь тодорхой гэдэг. Тэрэн дээр одоо ойрын гэсүүч гэсэндээ Солонгос руу хүн гаргаж өгөх гээд явхад баг Солонгостой бууж яхад би хоттой стил ярамгтаа л явсаар байгаа байхгүй. Наа чи бодтой, яг бодтой явдал шүү дээ. Эцэмэр хэдэн жилийн өмнө шүү дээ. Сая энэ шинэ гүүрмөр гарааг байхад. Би ээжигээ нисгэлээ өргөж өгч байгаа. Манай чи хаашаа явж илээ? Бэж явж илөө энэ. Таны ойрхон нэг ядтын зөвлөл явсан юм. Ирж байгаа. Пүн ээж нь буучлаа гэж. Би яармынхаа гүүр рүү ороогүй сууж байгаа байхгүй. Ер нь бол ийм л ч бодсон шүү дээ. За одоо төгжрлийн асуудал яг ер нь зүгээр яг нөгөө хот төлөв талаас нь ярих юм бол зүв байгаад байгаа. Ашмаа нийслэл бол нисгэлүүгээ хөгждөг нь бол үнэ. Энэ бол гарцаагүй асуудал. Гэхдээ нисгэлүүгээ хөгжөхөөр тул бас тийшээ чинь тодорхой хэмжээний дэд бүтцийн бизнесүүдийг аваачих хэрэгтэй байхгүй. Хотын төвдөө хамаг бизнес аваачаад тэнцээ амьдр гэдээ харж буруу байхгүй. Манай энэ хот чинь нэг айгүй сонирч яг харахаар нэг Америк, Европын ингээд хөгжилтэй ойрхон юм шиг. Тэнцээ бол ингээд даунтаунд хамаг бизнесээ төвлөрүүлчихэд оршин суугчид нь бол ингээд хотынхын гадуур амьдэрдэг шүү дээ. За тэгээд ABC гэдэг ингээд зэрэглэр явждаг. Гэхдээ тэнцэнээс ч хот руугаа орж ирэхэд хайвей үүд байна. Доогуур замууд байна, товчсон замууд байна. Бүх юмнууд нь байгаад байна тий. За тэгээд бүгднийг хотынхын захлууж игсэн чинь ингээд тарааж чигч байгаа байхгүй. Манайх чинь тэрийг дүүрээсэн юм шиг тийшээ ингээ ярамглаа явуулчаад одоо 40,000 айлаг явуулчаад явчлаа шүү дээ. Нөгөөд нь өглөө яалтчихгүй. Орж ирдэг. Орж ирэхөөсөр арга байхгүй. Төвдөө хамаг ажил нь байгаа юм чи яах юм бэ? Тэгээд зарим юм яриад ирчихэ. Тэр нэг сүулт нэг пивнис орчлоо байсан баха тий. 2 пив бол ярамглаа яваад яах юм бэ гэдэг. Яагаад тийм хөвгөлтэй болсон юм байна. Асуудал хэцүү шүү. Үнэн байхгүй чи гараал их таймын гүрийг дагаал ийшг тэгэл нэмэр байхгүй. Тэгээ одоо нэг бол одоо тэгвэл дараагийнхаа хөгжил яармаг дээр юм а бүгд дээр нэх хэрэгтэй байхгүй. Манайх бол одоо тэнцээ офс ирж байгаа. Ашгуусаа яармаг барт болсон гэсэн шүү. Юутай? Барт болсон гэсэн. Айдлаптай одоо тавтахтай нэг шинэлэнгний газар гэсэн үг тийм. Тал нь өмнө бага тодорхой хэмжээний усууд нь одоо тэнцээ үлдэх байх. Гэхдээ тэр чинь бодох асуудал байхгүй. Баах 40,000 айлыг тэнд тавьснаа ардаас нь үйлчлэгнүүд нь хоцорч чинь. Дэлгүүр орох гэхээр бүр доошхоо бууж иж нэг яг энэ хоёр замын хоёр талд дэлгүүр байгаа. Тэгснэ уулынхаа тэр өрөө дээр явуулчихэд айлуудад төвлөрөлцөө. Тэгээд гоё юм аа гэхээр заавал доошхоо бууж ирнэ. Тэгээ нарийнхан гарцуудтай. Тэгэл нөгөө нэг бөглөрөөний асуудал эхлээд байгаа байхгүй. Одоо дараагийн хөгжил чинь бүгдээрээ юу л үгээд зүүн дэшгэ гэдэг ба шүү дээ. Цам гарав юу улаан орой төрлөө. Бас тийм алдаа гарахгүй л байх хэвээр. Авч бүгдийг хэлждэг. Тань нөгөөд нь орж ирэх гээд ингээд явах болдгоо. За хэдүүлээ аялал жуулчлалын нөгөө нэг энэ салбар талаас нь нэлээ хүнд сэдв болон илүү одоо нөгөө төлөвлөлт талаас нь жоохон буруу шаасан ч юм уу. Яг бид нар энэ нэвтрүүлгээрээ хин нэгний болон эсвэл төлөвлөлийн үзэл бодлыг нэцээх гээгүй. Хин нэгний ямар нэгэн байдлаар зөв талд нь орох гээгүй. Тэгээ одоо хэдүүлээ яагаад жоохон өөрчлөе. За одоо бидний хувьд нөгөө нэг 2-3 жил ковидоос хойшох энэ аялал жуулчлалын салбар Монголыг зорж ирж байгаа жуулчдын тоо сар болгон яг ярианыхаа ихэнд хэлсэн өсөж байгаа.
Эндээс бид нар авууштай зүйлийг бас харах хэрэгтэй юм шиг байна. Одоо Барса захирал маань бас олон улсуудаар бас явсан баг. Хамгийн танд одоо таалагдсан за энэ л ер нь зөв төлөлт байна да гэдэг юм улс эсвэл одоо хот гэдэг ч юм уу тий. Тэр талаасаа бас та нэг яриад гоё туршлага хуваалцахгүй юу? Яг гоё хамгийн гоё ингээд танд сэтгэлд үлдээсэн. За яг ер нь ээлж жүжигчлийн тэр бол үлгэр жишээ болдог олон улс орнууд байна л да. Тэгээ би яг энэ хугацаанд нэг бараг 60 орчим улсаар аялсан байна. Тэгээ яг төлөв тэрэнд явагдаж байгаа ээлж жүжигчлийн одоо бизнесүүд үйлчлэгээний төвшин, дид үтц, тэр хүн хоорондын тий харилцаа бизнес гэдэг бүхэл зүйлүүдийг л ажиглаж л явдаг. Зөвхөн надад бол хамгийн бас яг таалагдсан газрууд нэг бол Япон байдаг. Тэгээ Япон бол одоо хүн төвтэй ер нь бол нийгмийг бүтээсэн юм газар шүү дээ. Хүн төвтэй нэг. Тэгэхээр энэ аялал жуулчлал салбар чи өөрөө тэр чигтээ хүн төвтэй л юм л салбар. Хүний ихтгэлцэлтээр явдаг. Одоо сайн чадвартай ажилтнуудын тий гүйцэтгэлээр явдаг. Ийм л салбар. Тэгэхээр Япон бол энийгээ бол маш тийм стандартын дагуу бүх үйл ажиллагаануудаа яг явуулдаг юм байна лээ. Тэгэхээр аялал жуулчлал бол тэнд юу гэж үздэг юм бол стандарт гэж үздэг. Нэг стандарт л байна. Стандарттай. Тэ өөрөөр хэлбэл стандарт гэхээр бид нар магадгүй SOP гэж ярьж штэ. Тэгнь. Дүрм журм. Яг энэ дүрм журмын дагуу ажлуудыг явуулах хэвээр. Дундаас нь нэгийг яг алгасч үлдээж болохгүй. Тэгвэл яг энэ тэр ажил нурах магадaltaй. Тэгэхээр тэнд ямар нэгэн байдлаар тийм стандарт систем байна гэсэн үг байгаад. Тэр л надад илүү таалагдав. Тэр утгаараа яг Японч нь тэгээд илүү тийм төвлөрөл үүсэж байгаа хотууд дээр жишээлбэл доктортой аялал жуулчлалын бодлогуудыг хэрэгжүүлж байна. Энэ төвлөрөл үүсэж байгаа тэр Киото гэдэг тэр хотыг төвлөрлийг сааруулахын тулд бусад хот руу чиглүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ? Токио, Осака энэ гураас яаж бусад газрууд жуулчдыг тэгш тараах вэ? За энэ гураас бусад хот руу нисчихвэл энэ хугацаанд нисэх юм бол дотоодын нислэгийн тийз үнэгүй гэж байгаа байхгүй юу? Маш гоё ийм татаасаар ийм бол. Энэ гурав нисүүл яг уу. Тэгэл Токиод буудаг цаашаага Осака гэдэг ч юм уу тэр хамгийн их төвлөр болсон хотуудаас бусад захын хотууд руу нисгэд тэр Japan Airline яг уу онгоцны нислэгийг үнэгүй болгож штэ. Энэ л бол өөрөө яг уу айгүй тийм бодит тийм төвлөрлийг бууруулах гэдэг ч юм уу ийм л чухал зөв бодлогоор л ажиллаад байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар бас эндээс Японы тэр олон кейсүүдээс доктортой аялал жуулчлалын кейсүүдээс төвлөрлийг бууруулах кейсүүд байна. Тэр байгаль хамгаалах орон нутгийн хүмүүсийн бизнес хийх боломжийг илүү бий болгох. Ийм тэр орон нутгийн хүмүүс яаж үр өгөөжтэй байх вэ гэдгийг анхаардаг салбарыг ер нь хөгжүүлэхийн төлөө Япон ажилт юм билээ. Тэгэхээр бид нар тэндээс илүү сурж яах вэ? Хөгжих ёстой л гэж би бол харж байгаа. Тийм. Ер нь өнөөдрийн сэдв дээр маань бас худалдаа үйлчлэгээ гэдэг байгаа л да. Яг уу миний бодлоор монголчууд ерөөсөө нэг юм ойлгодог нь аялал жуулчлал жуулчинч гэх юм бол нөгөө аялын компаниуд л тэрийг одоо заавал өөрөө хөгжүүлээл өөрөө ашиглалаа яваад байдаг. Тэнгүүт саяны яриад байгаа 800 мянган жуулчин гэдэг чинь ямар нэгэн байдлаар 800 мянган хэрэглэгч байгаад байна. Одоо үзүр үйлчлэгээч, хоол худалдаа авалч. Энэн дээр ер нь яаж хамтарч ажиллавал одоо энэ жуулчдад болон одоо бизнес эрхлэгч нарт давуу талыг гаргаж өгөх юм бэ? Нэг явсандаа ийм л юм байна да. Бид нар за аялал жуулчлал гэдэг яг хувийн хвч талаасаа бид нар өөрсдөө жуулчтайгаа үйлчлэгээ яг бэлдэж байна. Хөтөлбөртэй аялал гэж ороод ирэнгүүт нь бид нар хөдөө орон нутаг болон тэрэлжид ойрхон ч юм уу хоттой ойрхон гэдэг аялал жуулчлалын юмудаар ингэж дагуулсан явчихдаг. Яг саяны хэлдэг шиг нөгөө нэг одоо шинэхүү захирлаас асууж ах шиг байна. Худалдаа үйлчлэгээ бусад бизнесийн байгууллагуудын аялал жуулчлал дээр яаж оролцож тийм ээ гоё ингэж болгож хамтарч болох юм бэ? Энд чинь дан ганцаараа салбар яваад идэг. Хувийн хвшлүүд жишээ нь одоо Барса захирал яг л Discover Mongolia Travel компаниг үүсгэн байгуулах 20 гаруй жил болцсон. Яг ингээд жуулчтай хүлээж аваад бусад байгууллагатай хамтраал яваад идэг. Тэгээ бусад байгууллагуудыг бас яг таны зүгээс ингээд уриаллах ч юм уу яг ийм гоё дэмжүүл нэг юм point байгаад. Гэхдээ түрүүн Барса захирлаар хэллээ шүү дээ. 800 мянган зочин гэдэг чинь өөрөө 800 мянган хэрэглэгч. Яаж идрээс одоо орлого олох вэ гэдэг чинь одоо манай Монголын тэгэл аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа. Бүх салбарууд л орлого оруулж байгаа л гэдэг. Бидний хувьд бол яг хуу
Зүгээр яг номын гэдэг талаас нь ярих юм бол дэд бүтцийн хувьд бол боломж нь байна. За энэ жилээс бид нэр Чингис Air Lines гэдэг ерөн бол олон улсын нислэгийн компани ажиллаж эхэлж байгаа. За энэ маань олон улстай ч дотооддоо ч нислэгүүдийг хийн. За үүнтэй холбоотойгоор бас 2-3 дагсан бизнесүүд бий болж байгаа. За нэг нь нислэгийн төвгээд тэрэлж Цонжингийн тэнд одоо вертолетоор нисгдэг түр газар байна. За тэнцэн бас буудлын тэртээ тийм цогц юм хийж байгаа. За бүр ингээд томоор бүр яг утгаараа вертолетуудыг аваад бас хот хооронд явах боломжууд ч байна. За нөгөө талаараа одоо бидний эрхэлж байгаа энэ дэлгүүрүүдээр одоо үйлчлүүлэхт тав тухтай байдлын гаргах, төөрүүдийг гаргах бас боломжууд байна. За өөрийн үйлчлэг. За сая удаа ингээд Центр 21-ээр бас орон сууцны асуудлыг шийдэж болж байна. За цаашдаа одоо буудлын шийдэж болох юм болов мэдэхгүй байна тий. Гэх мэт ингээд яг боломжууд бол байна. Хоолны салбарт нь ч гэсэн бид нэр дэмжиж яж болно шүү дээ. Түрүүн Барсаа захирлаас хэллээ тий. Гой хоол тоолмоор ингээд. Манад дээр байгаа хоолны газруудыг бас гой меню гаргаж өгч бас болно. Чи бас нэг яг санаа нь юу гэхээр ингээд тодорхой хэмжээний маршрут гардаг л байлгүй айлгой зуулчд ирэхээр тэрнийх нь нэг хэсэг дээр нь манайхаа оролцоод явж болох юм. Ер нь сая одоо Netflix-ийг хараад бол миний хувьд бол яг л тийм л юм бодогдсон шүү. За одоо амар олон хүн ирэх юм байна. Эдрийг нөгөө нэг Монгол хүнчнийг ирэхээр нэг гоё цочноо нэг гоё хөгтөж авдаг да. Тэр шиг нэг айгүй гоё бүх ингээ боломжоор оролцъё. Бүх юмнууд инээ. За энд үзэж байгаа үзэгчтэй ч гэсэн уриалмаар байгаа байхгүй. Альва өөр улс төрээд хамгийн түрүүнд цэвэрч байдлыг л хардаа шүү. Миний хувьд Сингапур бол одоо үргэлж шилдэг л байсан. Хог байхгүй. Гоё найрсаг юм. Та манайхын дэрхэр тэгэл түүгэл эхлүүл тэгэл. Нэг ирдэг нэг нүдэндэг. Одоо бас нэг жоохон бас соёл стандартыг зохицуулмаар байгаа байхгүй. Нэрэл яг бас нэг зарим нэггээр амьдралаа залгуулдаг л хэл та. Тэгтээ нэг гоё секторт болмор шүү дээ. Дөнгөж онгоцноос бууж ирэнгуут нь бөөнөр очивол такси гэдэг ч бас айгүй муухай харагдсан юм лээ. Нэг гоё яг такси болд. Одоо Токио мокод бол яг тийм шүү дээ. Таксины авахцыг байдаг. Сингапур ч гэсэн буудлаа таксины авахцыг ингэ. Тэр терминал дээр бол зөвхөн бууж л байгаа байхгүй. Зөвхөн буулаад за тос чавхан буулуулсан. Тэгэл цаашаа яг чиглэлүүд рүү гараал явж байгаа. Манайхан чи дэрийг авчид яг ингээд нэг бүдүүлгэр хэлвэл яг зах шиг болгочиход байгаа байхгүй. Орж ирэхээр нь таньдаг танихгүй хүмүүс орж ирээд явах уу явахгүй мөнгө сэлж хийж явах шиг тий. За одоо яг нэг үе бодол гоё болсон байлээ. Гэтэ тийм юм дууртал ажиллагцаар л байгаа. За жаажгаа явахаар 0-ийн асуудлыг шийдчихмээр байна. За зөвхөн заавал CEO-гээр орох биш. Ер нь бас нэг гадны зочинд бол 0-оор үйлчлүүлэх эрхийг нээж өгмөр санагдтыг надад. Ер нь гадна ч ихэлдэг монголчууд бүгдэнд нь л ер нь 0-ыг үйлчлүүлмөр л. За мэдээж тэр хүн үйлчлж байгаа бол мөнгө төлөөл гарах нь тодорхой шүү дээ. Би бол жишээ нь одоо CEO-гээр ороод бол 0-ыг ашиглаж нэг бох аваад гардаг. Гэсэн чинь нэг тэр цэвэрлж байгаа хүүхдтэй юм чи нэг жоохон ч гэсэн орлогот нь олмоор. Гэх мэт юмнууд байх байлгүй дээ. Тэгэхээр тиймэрхүү юмнууд төр бас ингээд аль аль талаасаа ингээд оролцоод явбал тийм энэ жил өнөхөө тэгж их зочин ирэх нь тодорхой болцоод байгаа юм бол гоё улсаараа гоё бизнесээрээ бүгдээрээ хамтраад ажиллачвал аль аль нь туслах боломж бол байгаа л гэж би харж байна. Адгийн наазах нь одоо том дэлгүүрүүд бүгд нөт бүцээ хаалгалтуудын доор нь хийж өгмөд л шүү дээ. Currency-ийн зүг. Ихтлхүр шиг үлгэр жишээ бол тээ. Тэгээ саяны одоо бидний хуулж байгаа сэдвээс гадна дотоодын соёл гэдэг юм бас нөлөөлнө гэж үзэж байгаа тийм. Гадны хүнч бай, гадаадын жуулчч бай, эсвэл бид нар дотоодоо ч гэсэн аялдаг шүү дээ. Дотоодын угаараас өдөр нутгуудаараа аялдаг, өвгөлж бай, зунж бай, хаварч бай. Тэгээ дахиад одоо саяны нөгөө дэд бүтцийн асуудал бас яригдаж эхэлдэг. Тэгээ соёл гэдэг зүйлийг одоо яаж бид нэр өөрчилж болох юм болоо. Одоо бас энэ бас айгүй том сэдв л дээ. Тэгээ соёл гэж байгаа шүү дээ. Ингээд Монгол соёл орж ирнэ. За ялангуяа одоо Discover Mongolia-гийн компани зүгээс ингээд айгүй олон төрлийн жуулч авдаг баг. Ер нь ихэвчлэн аль орны жуулчдыг авч үйлчлэл үзүүлж байгаа юм шиг байна. Таны зөв. За манай компани бол ер нь барууны жуулчд тий Америк, Европын жуулчдаас голцоо төвлөрч ажилладаг. Аа. Тэгээ өөр хятад гэдэг ч юм уу, Орос гэдэг ч юм уу өөр зах зээл рүү бол тий ажилтдаг. Тэгэхээр тэр бол өөрөө яг манаас төвлөрөл. Сегмент сонголт байна шүү дээ. Тий. Тэгэхээр ийм маягаар ажилладаг. Тэгээ яг соёлгоо дэрсэнтэйгээр холбоотойгоор сая бас
бүгдээрээ ярьж байна. Тэгээ Монголд бол тэгээд үйлчлэгээний соёл гэдэг ч юм уу тэр бизнесийн одоо харилцааны соёл гэдэг ч юм уу. Ер нь бол тааруу улсуудын нэг шүү дээ. Бид нэр одоо дээр байсэл одоо нүүдэлчин тий одоо их дураараа явж ирсэн. Тэр маань одоо хүртэл явсаар л байна л да. Тэгэхээр аялал жуулчлалын салбар гэдэг чинь өөрөө тэр чигтээ харилцаа хүн хоорондын итгэлцэл найдвартай байдлыг л ингэж хардаг. Тухайн улс орны нүүр царайг ирээд гудамжнаас нь л хардаг саяны байдлаар. Тэгэхээр бид нарт энэ соёлыг тогтоох зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр соёл гэдэг нь өөр яг хөө зүгээр ингээд бидний байгууллагын соёлыг айл байна, тий харилцааны соёлыг айл олон зүйлүүд л байна. Хийсвэр шин чанартай ер нь бол. Гэтэ тэр чигтээ юу юм бэ гэхээр би бол тэр гүйцэтгэл гэдэг зүйл дээр хамгийн их нөлөөлөдөг зүйл бол соёлыг л гэж боддог. Тэр худалдаа 8 дээр тий гадаа тэр хүмүүст үйлчлэгээ үзүүлж байгаа тэр такси үйлчлэгээнд дээр тэр гүйцэтгэл нь соёл муу байвал тэр гүйцэтгэл нь яг уунаад байгаа штэ. Тийм үстэй. Тэгэхээр тэрийг яах вэ гэвэл миний бодоор би бол компаниудаараа жишээлбэл тэр ер нь компаниудаар байгуулгын соёлыг л ярьдаг шүү дээ. Компани соёл айгүй чухал шүү гэдэг. Маш чухал. Тэгэхээр тэр соёл гэдэг бол бид тэр өдөр тутамдаа энэ гудамжиндаа эсвэл компани дээрээ ямар зан үйлийг биднээ баримтлах ёстой юм бэ гэсэн ийм зүйл үстэй. Ерөнхийд нэг өөр хэлбэр стандарт шүү дээ. Яг ийм дараа яг ингэж л ажиллах ёстой. Ажил ингэж репорт явах ёстой. Такси үйлчлэгэнд явахдаа чи ийм хувцастай ийм байх ёстой. Очоод ингэх ёстой. Дүрм журмын асуудал. Хэрвээ соёлыг бол яг тэр тодорхой хэмжээний дүрм журмаар л яах вэ? Бүрдүүлнэ л гэж харж байна. Бид нар чинь нэг дүрм журмын яг тодорхой хэмжээр байдаг. Гэхдээ тэргээ яах вэ? Мөржүүлэх үү? Тэ. ISO энтергээд янз бүрийн том юмнууд байна. Эсвэл жижиг өдөр тутмын юм ч байна. Тэгэхээр заавал тэр том зүйлээр бид нар төсөөлөх хэрэггүй шүү дээ. Наад заханд жишээлбэл байгууллага дээр бид нар гаднаас хүн залхаад утсаар хэрхэн харилцах вэ гэдэг тэр дараалал SOP-г ихэнх компаниудаар ч юм уу байхгүй л байгаа шүү дээ. За яг зөв шүү. Тийм. Энэ л жишээлбэл соёл байхгүй. Би бол тэг шаардсан. Тэр бол үйлчлэгийн соёл. Тэгэхээр үйлчлэгийн соёл сайжирч тухайн одоо бизнес гэдэг ч юм уу тухайн салбар хөгжинэ. Тэгэхээр ялангуяа энэ худалдааны салбар дээр гадаа энэ үйлчлэгийн хоол ундааны салбар 8 энэ зүйлүүд дээр бүгд л одоо тэр үйлчлэгийн байгууллагууд дээр бид нэр тэр соёлын хөвсгөл гэдэг зүйл яах вэ? Хийх ёстой гэж хард. Доод түвшнээсээ дээд түвшин хүртэл шүү дээ. Тэр гадаа удамжинд тэр CV-д байгаа одоо гадны соёл орж ирээд ямар сайхан яах вэ? Орж ирэхэд сайхан сэтгэл төрүүлж байна. Мэдлэгээс эхэлж байна. Тэгээ баярлалаа танд гээд ингээд гаргаж штэ. Тэгэхээр энэ бол өөрөө үйлчлэгийн соёл гадны тэр хүмүүс бид нар тэр соёлыг CV-д орохоор таата сэтгэл төрөө гардаг штэ. Сая хэлж байна. Тэгвэл бусад газруудад бас яг тийм амар байна. Тэгэхээр энэ яагаад CV тэгээд тийм хүн өөр юм уу? Үгүй шүү дээ. Адилхан дотор Монгол хүн байгаа байхгүй. Энд юу өөр юм бэ? Систем нь л өөр байна. Стандарт нь өөр байна. Тэр SOP нь өөр байна. Тэргээ баримталж байна. Тийм учраас тийм сайн соёл тогтсон байна. Хажуудлын Монгол хоолны газар яах вэ? Эсэргээрээ соёл тогтсон байна. Тэнд очиод бүтэн цаг хүлээхэд хоол нь гарч ирдгүү. Тэг ямар ч SOP байхгүй, ямар ч яах вэ? Тэс дараалал дүрм журм гэж байхгүй л гэсэн үг байна. Тэгэхээр би соёл гэдгийг бол тэр стандарт сахилгаат гэж хардаг. Тэрийг л бид нэр яах вэ? Хийх ёстой болов гэж хардаг шүү дээ. Тэгэл компанидэр бол яг янз бүрийн кейсүүд туршиж үзэл алдаж оноол байгууллагын соёл моёл гэдэг шиг ингээл явуулж байна л да ер нь бол тийм. Үнэ. Тэгээд одоо соёл гэдэг ингээд явж байгаа. Бид нэр гудамжаар ингээд гараад л явж штт. Тэг гарцаас гарахаас бас эхэлж штт. Бид нар дотооддоо хүртэл гарцгүй газар гарч ийн гэдэг ч юм уу те. Тэнгүүд хажууд өөр улсын ч юм уу ингээд бидэрт мэдлэгдэхгүй байгаагаар маш олон хүмүүс гадны хүмүүс Монголыг зорж байгаа шүү дээ. Ирж байгаа шүү дээ. Үгэлж бай, зунж бай. Тэг ингээд нөгөө гарцаар гараал ингээд явчихгууд чинь хажууд нэг хүүхд гарцаар пүг гэж гараа авчиж байгаа. Тэг нөгөө хүн гайхаад үлддэг. Тэг ийм бас юмнууд бас бид нар тодорхой хэмжээний сайн талаасаа мөртлөө бид нар шүүмжлэх ёстой. Шүүмжлэх бас бид нар ингээд зүгээр дугаад ингээд юу гэдгийг хаагаад байхгүйгээр мэдээж одоо та хоёрын маань бас хэл зөвлөгч юм уу эсвэл ингээд үзэл санаа маш зөв өнцгөөсөө гарч ирж байгаа бол гэж үзэж байгаа манай нэвтрүүлэг бас маш их чимж байгаад маш их баярлалаа та хоёртаа. Тэгээд өөрсдийнхөө зүгээс бас үзэл бодлоо хуваалцаж байна те. Одоо ингэж бид нэр
аялал жуулчлалын MTO CGMN гэдэг манай аялал жуулчлалын мэргэжлийн холбооны сайт байдаг. Тэгээ энэгээрээ дамжуулаад бид нэр жуулчдын тоогоо сар болгоо ингээд хардаг юм графиктай болчиход байгаа. Одоо энэ ч одоо баг нэлээд олон жил болчлаа. Тэгээ 2026 оны 1 сард одоо 47 мянган жуулчин бас ирсэн байна. Тэгээ 1 сардаа гэсэн үг шүү дээ. Ер нь 26 онд ингээ гараад ирэхэд. Тэгээд өмнөх үзүүлэлтээ ингээ харахаар зэрэг баг 10,000 гаруй дахин илүү ингээд үзүүлэлт ирсэн. Тэгээ хамгийн их үзүүлж байгаагаар одоо саяны бас бидний ярианы ихэнд гардаг 2 хөршийн маань буюу хятад Орос жуулчдын маань тоо бас хамаагүй илүү байгаа байхгүй. Тэгээ энэгээр ингээд яхаар жуулчдын тоог нэмэгдэж байгаа ч гэсэн дагаад одоо саяны нэг юу хэлдэг шиг соёл үйлчлэгийг илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг л энэ нэвтрүүлгээр дамжуулаад бас бизнес эрхлэгч байгаа хүмүүстэй бас одоо юу вэ те уриалах харгая те. Энэ нэвтрүүлгийн маань бас зорилго нь бас ийм юм байгаа шүү те. За одоо аялал жуулчлал хэдүүлээ соёл болохгүй баахлал юм ярил те. Одоо нөгөө талаасаа ер нь 5 жилийн дараа хэдүүлээ бүх юм болж ийн гэд бодъё л да. Саяны соёл болчлоо, нойл жорлон болчлоо. Ингэвэл та хэд маань яг Монголыг ямар хуу оронтой одоо жишгээр гэж харж байна 5 жилийн дараа. Сая гадаадын том жишгүүд ярьлаа шүү дээ. Япон, Сингапур. Тэрнэр шинхүү захирал маань хов хүний бодол тий хов хүний бодол хэдүүлээ бүх юм болцсон л гэж бодъё ерөөсөө. Гүн чи аль дивэн гарагт нэр нөгөгдсөн байсан юм шүү. Азийн цагаан тагна гэдэг хэвчээ. Яг их гоё. Ер нь Улаанбаатар хот ч ер нь гоё бас метрополитен хот шүү дээ. Ер нь бол би бол Улаанбаатар хотыг бол яг үүндээ бол дэлхийд хаанч байхгүй хот гэж боддог. Энд дэр нэг гоё зүгээр нэг жишээ авах. Би одоо найзуудтайгаа нэг 17 8 бид нар найзалтай. 7 хоногт 2 3 удаа уулзж байна. Ажил ярина, суун барина тий. Цаг чөлөө гоё зөв эрг өнгөрүүлнэ. Одоо саяны дурдсан орнууд хятад юм уу гэдэг. Саяны хятад төрчтэйгээ ярьж байхад ерөнхийдөө тэгж ямар гоё юм бэ гэдэг. Яасан гэсэн чи тэнцээ чи төрсөн хотон гэдэг нэг газар байт юм байна. За тэгээд нэг 10 жил тэгээд за тэнцээ нэг найзууд төгсөөд өөр газар очиж их сургуульд орно гэдэг нэг өөр газар очиж байгаа юм. За тэнд нэг ахаад нэг найзууд. За тэгэнгүүлтээ ажилд орж ингээд бас нэг өөр газар очиж байгаа юм байна. Тэгээ ингээд энэ тэндээс нэг баахан цөлмсөн найзуудтай. Тэгээ бидний одоо энэ Улаанбаатар хотын нэг амар гоё кайф байна шүү дээ. Одоо гараад 10 жилийнхаа найзтай уулзъя гэвэл тэгэл уулзч боломжтой л шүү дээ. Бүх хүмүүстэй уулзч байна. Энэ өөрөө би бол Улаанбаатар хотыг бол амьдрахад амар гоё газар гэж боддог. За ялангуяа турист талаас нь харах юм бол тийм. Нэг найз дээрээч ирлээ инглихэд бүх найзуудыгаа одоо бүх юм гоё болчлоо гэж бодох юм бол бүх өөрийнхөө ойр дотны найзуудтай уулзах боломжтой газар байхгүй. Ингээ тэгээ явъя ингээ бүгдээ хаалга инглээ. Юм Улаанбаатар хот хэрвээ нэг сайн ингээ бүх асуудал юм бол туристуудад гоё л байдаг шүү дээ. Бас нэг өөр сонин үнцэг шүү дээ. Нэг орчин үеийг нэг хуучны коммунизмтэй ингээ холдсон. Хуучны нэг эсвүтэнч байгаад байдаг, шинэ эсвүтэнч байгаад байдаг. Тэгээ зундаа нөгөө нэг манайхан чинь талны өдөө гарч гараа айгүй гоё хот шүү дээ. Би бол хөгжүүл гоё л гэж боддог. Гэхдээ Монголд ер Улаанбаатар хот гэж ирдэг юм бид. Одоо Монгол захирлаас ер нь яг Монгол гэж ирж байгаа шүү дээ. Яг Улаанбаатар гэж бол ирэхгүй. Ер нь бол үйл гэж очиж байгаа тий. Улаанбаатарт яг одоо ирээгүй л тэгэл ажил хэргийн бизнес гэдэг ч юм аа сурвалж болгонд бол яг тэгэл. Тэрнээс бол тухайн яг энэ хот руу очие гэдэг байдлаар бол Улаанбаатарыг бол сонголтож мэдэж байна. Монгол гэдэг брэндээр явдаг тий. Дэлхийд бол бид нэр. Тэг яг 5 жилийн дараа тэр асуудлууд шийдэгдсэн байхад бол Монгол улс бол бие бол хөвдөө бол нийлээд аялал жуулчлал өндөр хөгжсөн. Үйлчлэгээний чанар стандарт сайжирсан. Өвлийн аялал жуулчлал янз бүрийн сонирхолтой байдлаар хөгжсөн. Тэгээ дотоод хүмүүсийн аж амьдрал магадгүй сайжирсан. Дагаал ингээл явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид нар чинь байгалийн үед бол үнэхээр гайхамшигтай. Яагаад гэвэл бид нар чинь нөгөө Төв Азийн элсэн цөлөөс Сибирийн ой тайгын хооронд ингээд орчдөг учраас байгалийн маш олон хэв шинжтэй. Тэ. Тэгээд нэг өдрийн дотор л магадгүй маш олон төрлийн байгалийн хэв шинжийг тэгээд цөлөөс эхлүүлээд ой тайг гэдэг чинь бүгдийн дэвс шаран шүү дээ. Тийм улс бол маш цөөхөн байдаг. Тэ ийм богино хугацаанд ийм солонгорсон ийм байгалыг үзэхэд яг онцгой газрууд бол мэдээж байдаг. Монголд тэрүүгээр онцлогтой. Хоёрд нь тэгээд яг мянган жил болж ирсэн мэдээж нүүдлийн аж ахуй байна. Тэ?
Монгол хүмүүсийн тэр нүүдэлчин зан төлөв тэр амьдрал байж байна. Тэр бол тэгээд хөдөө орон нутагт бол байсаар л байна. Бид нар өргөн удам нутагт төвсгэртэй. Тэгэхээр энэ бол өөрөө манай ээлж үйлчлэн бас ялгарл нүүдэлчин ахуй соёл гэдэг бол энийг бас тодорхой хэмжээнд бол гол бүтээгдэхүүний нэг байсаар байгаа. Тэгэл адал явдал тийм ээ ууланд авирах тэр мөрөн аялал тэр үйл зүйн байдлаар хөлбрээр хөгжсөн. Тэ. Ингээд үйлчлэгээ нь илүү сайжраад ирсэн нөхцөлд орчин сайжраад ирсэн нөхцөлд жуулчд яхаа өөрөө наашаа зүгэлдэг тийм бүс нутг болно л гэж бол харддаг. Тэгээд илүү бид ч одоо 3.5% хүнтэй одоо сүүлийн үед яг нэг хүн хүчний хүний нөөцийн дутагдал бас тодорхой хэмжээнд орж байна. Тэгэхээр эндээс бодлого хэрэгтэй. За одоо бид нар сая сүүлийн 3-5 жил илүү тийм олон жуулчдыг татах бодлого барьжсэн бол би подкастын өмнө хэлсэн тийм. Одоо бид магадгүй би бол хувьдаа бол нэг сая жуулчин гэвэл илүү жоохон чамбай чанартай сая жуулчд руугаа бид яах вэ? Дараагийн 5 жилдээ бид төвлөрж ажиллах хэрэгтэй л гэж хувьдаа харддаг. Тэрнээс бол тэр үед тэр тоог өчиргүй 2-3 сая болох бол тий магадгүй улс төрчийн тоо байж магадгүй. Би өөрөө энэ салбарт 20 жил болсон хүний хувьд бол одоо яг тоогоо нэлээ яг гайгүй болгоод авчлаа. Дотоодын энэ яг ялангуяа энэ Улаанбаатар гэдэг ч юм уу энэтэй холбоотой даацэг юмнууд бол бас нэлийн тулж байх шиг байна. Орон байрнаас эхлээд тийм биз. Бид нар одоо энэ 2026 онд олон улсын том чуулган КОП-код өөр амьсгалын чуулган хүлээж авам тий. Тэгээд янз бүрийн өөр олон улсын конференцүүд болж байна. Тэгээ манай компани бас энэ нэг төвлөрдөг ийм бүтээгдэхүүн бол өөрөө энэ конференцийг партнер бид нэр ажилдаг. Энэ том хорлуудын аль биесны түншээр ажилдаг. Ингээ ажиллаж байхад энэ буудлуудын хүрэлцээ бол байхгүй байна л да. Тэр саяны хэлдэг тэр олон тэр апартмент гэдэг ч юм уу тэр орон байруудыг бас энэ аяж үйлчлийн бизнес татаж оруулж ирэхэд энэ үйл хөдлөлтөдтэй хамтарч ажиллах гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр ингээд салбарлаад аяж үйлчил бол хөгжихэд бол бүрэн сайхан боломж байна гэж харж байгаа. Багцгүй бид нар тэр сүр ботлнек гэдэг байгаа тэр хүнд асуудлууд байна л да. Тэ. Тэрийг бол мэдээж нэг салбар гэдэг ч юм уу нэг компани шийдэх асуудал. Шинэ бол өөрөө монголчуудын засгийн төвшөнд шийтгэлийн юм асуудал. Ингэсэн нөхцөлд аяж үйлчлийн салбар бол өөрөө яг манай салбарын манай Монгол эдийн засгийн дээр экспортыг бас бүрдүүлэгч гол салбаруудын нэг байна гэж бол харддаг. Маш их хүнтэй өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан та хоёртаа бас баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн маань бас хугацаа ер нь төхөөд дуусах тийшээ хандж байна. Тэгээд бидний урилгыг бас хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн хоёр зочин эрхэм зочиндоо бас маш их баярлалаа. Үзэгчдээ бид Тэрнал нэгтгэх хөтөлбөрийн аль жуулчлалын Next Tour булангаараа өнөөдрийн зочноороо C21 компани гүйцэтгэх захирал Шинэхүү, за Discover Mongolia Travel компани үүсгэн байгуулагч Барсфалд захирал наралтайгаа уулзлаа урьж оролцууллаа. Өнөөдрийн сэдвээр бидэд аль жуулчлалын стратеги, за мөн дээрээс нь үүнтэй холбогдуулаад өөр бусад салбар худалдаа үйлчлэгийн салбараар хэрхэн уялдаж болох юм бэ гэдэг талаар маш их чөлөөтэй сайхан ярилцлаа. За тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэн та хоёртаа бас маш их баярлалаа. Next Tour булан маань 7 хоног бүрийн мягмар гарагт 15 цагаас та бүхэндээ хүрдэг. Хамтран хөтлөгчөөр бас сан бүр маань ажиллаж байгаа. Ингээд энэ нэвтрүүлгээ бас дуусгая гэж бодож байна. За тэгээд эх 7 хоногт яг энэ цагтаа хэдүүлээ дахиад эргүүлээд шинэлэг сэдвэрээ дахин уулзцгаая. Баяртай үзэгчдээ. За баярлалаа хоёр зочиндоо хүрэлцэн ирж санаа бодлоо уулзсанд. Тэгээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяр таа.